Энэ бодлоор Pigland цуврал Монголын анимашн салбарыг нэг түвшин ахиулж, одоогоор хамгийн сайн цуврал бүтээл болоод байна. Цувралын Season 2 гарч ирсэндээ холбогдуулан яагаад гэдгийг энэхүү бичлэгээрээ тайлбарлацгаая. Юун түрүүнд анимашн, тэр дунд аниматэд цувралын дэлхийн техник түүх болон Монголын түүхийг товчхон харьцуулан ойлголт өгөх нь зүйтэй. Анимашн салбар 1900-аад оноос эхлэн хөгжсөөр 1950 болон 60-аад онуудад телевизийн ирэн үе анх эхэлсэн. Энэ үед алдарт Hanna-Barbera студийн Yogi Bear, The Flintstones, The Jetsons, Scooby-Doo зэрэг бүтээлүүд гарч байлаа. Харин нөгөө тал буюу дорны орнуудад тэр дундаа Япон улсад Домогт Astro Boy, Kimba, Speed Racer зэрэг бүтээлүүд гарч одоогийн аниме үсгэд хамгийн том нөлөөг үзүүлж байв. Харин энэхүү бүтээлүүд гарснаар бид бүхний сайн мэдэх Cartoon Network, Nickelodeon-ийн классик бүтээлүүд, мөн одоо хүртэл гарсаар байгаа The Simpsons, Family Guy, Rick and Morty зэрэг алдартай шоунуудын суурь тавигдсан. Одоо бол стриминг сервисийн эрен үе эхлээд аниматэд цувралуудын төсөв огцон нэмэгдэж, чанар хийцийн хувьд ямар түвшинд очсныг сүүлийн үед гарсан бүтээлүүдээс харж болно. Гэтэл Монгол улс анимашн байтугай кино урлагийн хувьд ч асар том хоцрогдолтой. Энэ нь гэхдээ хийгээгүй гэсэн үг бас биш. 1961 онд Монголын хамгийн анхны анимашн хоёр найз бүтэж, түүнээс хойш Ирэх цагаан, Чингис хаан, 12 жил, Азар базар тазар 3, Зарцаа намжил, мөн Борлдаан цаг нэвтрүүлэг гэх мэт 90-ад оныхны үзэж өссөн олон бүтээлүүд гарч байсан. Эдгээр бол мэдээж зөвлөлтийн ах нараасаа суралцж хийсэн 2D болон стоп моушн бүтээлүүд. Харин 2000-ад оноос хойш бол энэ салбар бүр ч илүү зарцсан байдалд орсон. Гаргасан анимашнууд нь маш чанаргүй, зохиол, өрнөл, продакшн, дуу оруулалт гээд бүхэл талаараа маш сул. Нэмээд ихэвчлэн бага насны хүүхдүүд рүү чиглэж байсан. Гэхдээ саяхны хүртэл энэ салбарт шин салхийг оруулж буй хоёр бүтээл бол Онц дүмд, Pigland 2. Онц дүмдийн үед мэдээж насан туршид зориулсан бүтээл. Харин Pigland зөвхөн насан туршидтад эсвэл бага насны хүүхдэд зориулсан гэхээсээ илүү бүх насных руу чиглэсэн хьюмортэй, сонирхолтой зураглалтай, өрнөл сайтай бүтээл болсон. Skywalker Production, Nomadia Pictures, Central телевизийн хамтын бүтээл Pigland-ийн араас өөрөөсөө гэсэн стилтэй, хьюмортэй, өөр цоошин уран бүтээлчдийн бүтээлүүд гарах нь цаг хугацааны асуудал үзье. Тэгвэл яг чанартай шоу бүтгэхэд юу хэрэг болдог вэ гэдгийг алдартай шоунууд болон Pigland дээр харьцуулан жишээ авцгаая. Инхийн тулд хэд хэдэн хүчин зүйл дээр тулгуурлана. Нэгт мэдээж арт стайл болон анимашны чанар. Хоёрт цувралын үндсэн дэм болон уур амьсгал. Гуравт цувралын хьюмор, соёлын ялгаа болон адил талууд. Мэдээж Монголын зах зээл, Америкийн зах зээл тэнгэр газар шиг. Үүнийгээ дагаад продакшн, төсөв, ажиллах хүчин ч бас асар их ялгаатай. Тиймээс шууд алдартай бүтээлүүдтэй Pigland-ыг харьцуулах нь өрөөсгөл. 1960-ад онд Hanna-Barbera студийн бүтээлүүд 7 хоног бүр гарах шаардлагатай байсан учраас мөн төсвийн хувьд бүрийн хэмжээний бүтээлүүдээс хамаагүй бага тул Disney-ийн алтан үеийн бүтээлүүд шиг продакшн сайтай хийх боломжгүй байсан. Тиймээс анимашнда арай хязгаарлагдмал арга техникийг ашиглаж одоогийн ихэнх аниматэд шоуны дүр төрх бий болсон. Pigland ч бас энэхүү жишгийг дагсан. Гэхдээ анги бүрийн тайтл картаас эхлээд өөрийн гэсэн стил, хаяатаа орж ирэх хэтрүүлэгтэй зураглал, дүр болгоны өрөмц дизайн гээд зураглал хөдөлгөөн талаасаа Монголда хамгийн сайн цуврал болсон. Тэр дундаа мал тал тусганы амтан бүрийн онцлог, характер тохирсон дүрийн дизайн, өрөмц дуу оруулахыг онцлогон зүйтэй. Харин цувралын Season 2 эхний бүлгээс зураглал хөдөлгөөний хувьд илт сайжирсан нь харагдана. Цувралт Simpsons, Family Guy шиг гол дүр Норвегийн гэр бүл, буудан дээр хамтдаа сууж телевизээ үзэгч, акшн эсгүүд, комедик сценүүдэд тохирсон хөдөлгөөн, өөрийн гэсэн онцлог зураглалыг бий болгожээ. Харин цувралын дэм болон уур амьсгалын хувьд ямар үзэгчдэд зориулж байгаа болон зохиол үйл явдлын орчноос хамаарна. Хамгийн алдартай Futurama болон Rick and Morty дээр жишээ авцгаая. Тэд хоёулаа TV14 буюу эцэгхийн хараа хяналтанд үзэх насны ангилалтайч, хүчирхийлэл, мансууруулах бодис, алкогол гэх мэт хүнд элементтэй, гоор зураглуудтай, бага насны хүүхдэд бус илүү насан туршидтад чиглэсэн. Мөн аль аль нь sci-fi жанрын, алс олон ирээдүй, зэрэгэлдээ ертөнц, эсвэл сансар утгуур гэх мэт дэмтэй. Энэхүү дим дээр сая дурдсан насан туршидтын элементийг хослуулж, өөрийн гэсэн өрмөц уур амьсгалтай ертөнцийг бүтээсэн. Харин Pigland-ийн хувьд зарим тохиолдолд хүчирхийлэл, алкогол гэх мэт элементүүдийг харуулдагч сая дурдсан алдартай бүтээлүүд шиг ил тодор гаргалгүй, хөнгөн байдлаар ёжилдог. Яг гэвэл анханасаа бүх насныхан үзэг зориулж бүтээсэн. Үүний нэг жишээ тусганы ахмад дайчин, алкоголик улаана. Гэхдээ түүний уудаг зүйл нь арх биш, айраг. Эрүүл саруул юм байж ажил төрөл олж хийдэ улаана. Аах нь ууждаа аашт хүн өвчөн. Айрагны хамаарл. Нэмээд махчин хөхтөн гээд төрөл бүрийн амьтад нэг дур амьдрах мал тал тосгонд үйл явдал өрнөх учраас илүү тэдгээр амьтдын онцлог болон хоорондын динамик дээр суурилсан. Энэ мэтчлийн анги бүр дээр гарах sci-fi, детектив, акшн гэх мэт юм нь үйл явдлуудтайгаа уялдагч үндсэн дөрүүд болох амьтдын амьдрал аж ахуйг огт алдалгүй мал тал тосгоны хөгжилтэй уур амьсгалаа хадгалдаг.
Нэмээд Halloween, шинэ жил, сурагчдын зуны амралт гээд цаг хугацаа өнгөрч улирал солигдож байгаа нь үзэгчдэд илүү их итгэлийг төрүүлж ертөнцийн улам үнэмшилтэй болгоно. 2 дугаар бүлэг дээр дан ганц мал дал тусган бус ертөнцийн улам илүү тэлж Япон улс Джонсын боолчлын талбай гэх мэт өөрөөр орчинг харуулжээ. Энэ төрлийн зурлуудад хамгийн чухал зүйл бол хьюмор, харилцан яриа, соёлын ялгарл болон нийгмийн шүүмж. Жишээлбэл Simpsons тухайн цаг үеийн нийгмийн байдлаас ирээдүг урьдчилан таамаглаж, Family Guy-ын заримдаа арай читрүүлчихгүй гэмээр dark humor, Rick and Morty орчин цагийн нийгмийн асуудлыг шүүмжлэх, түүндээ тохирсон өрмөц дуу оруулалт гээд маш олон. Pigland-ийн хувьд насан туршид зориулсан бүтээл биш ч гэлээ өөрийн уур амьсгалдаа тааруулан баггүй ёждлуудыг харуулдаг. Тэр дундаа Монгол уран бүтээлчдийн хийсэн зураг учраас Монголын нийгэм дэх асуудал Төрөнд л огтон боож өгнэ. Тийм ээ. Татварыг эсэргүүцэж байна. Татварыг эсэргүүцэж байна. ардын хилц зүр өгөөд зөвхөн Монголд харж болох зүйлсийг шингээсэн. Яг уу Джонсыг дийлэх болов уу? Ямар үг байдаг үлээ байц. Ивт шаазгаа. Ямар нэм хатуудаарэ. Чи энэ модыг өөрөө тарьсан гэлөө. Юу тарин түүнийг ахураа. Мөн дөрүүдийн өөр өөрсдийн сонирхолтой характер, тэдний хоорондын chemistry, орчин үеийн үг хэллэгийг Монгол уламжлалтай хослуулсан нь магтууштай. Үүнд мэдээж сурлыг бичсэн зохиолчид хамгийн чухал үүрэгтэй. Нэмээд энэ төрлийн бүтээлүүдэд төрөл бүрийн референсүүдийг оруулах нь элбэг. Pigland-ийн хувьд хөгжим, ардын дам яриа, кино урлаг, видео тоглоом гээд pop соёл болон Монголын уламжлалт зүйлсийг хослуулан референс оруулна. Нэгдүгээр бүлэгт энэ мэт референсүүд баггүй ч гэлээ 20 дугаар бүлэгт ертөнцийн улам тэлснээр төрөл бүрийн гадны pop соёлын референсүүд илүү их нэмэгдсэн. Жишээ нь IMDb-гийн номер 1 кино гэх постор Шоронгийн хан татаастай байх бол үүний дараа Норов Шавшанкаас орсон киноны хэсгийг давтна. Самбу буржмаа 2 Япон руу аялахад Самбу төөрч Чотор гих тосгонд очин Хаяо Миязаки шиг тогоочтой хоолны газар очдог. Хаяо. Хью Жакман Industries-ийн захирал мэдээж Wolverine шиг үстэж Жакма шиг нөхөр. Хаяо Жакман Industries тавтамаарла. Мөн алдартай мемүүд гээд маш олон референсүүд бий. 12 жил тэмээ ягаад ороогүй гэх домог болон хуучны анимашныг пароди хийж Тэгвэл хин дөрвөл өглөөний нарыг гарснараа уралдъя. Хуцаад бай. Чи дандаа булхаацдаг үстэй. Джеки нулимсаар амталсан төгс сэндвич шиг дорын амдаа утгаж харсан өндөг гээд дуртаад байвал дуусшгүй. Яа. Харин та нар өөрийнхөө анзаарсан таалагдсан референсүүдээ доор сэтгэлдээр үлдээгээрэй. Энэ мэтчлэн баруунаас анх гарсан аниматэд зурлыг Монголдо нутагшуулж, өөрсдийн стилийг нэмж, чанартай зураглал, дууруулга бүх насны монголчуудад тохирсон хьюмортэй маш сайн бүтээл болж чаджээ. Та нар ч бас Pigland цувралын эхний сизон болон сизон 2-ын 1-р хэсгээ Univision-ийн Монгол багц Look TV-гийн Nomadi Original цэснээс үзээрэй. Албан ёсны сугуудаас нь үзэж, уран бүтээлчдэд дэмжин цаашид өшөө илүү олон сизон гарахад нь хөв нэмрээ оруулаарай. Магадгүй Pigland цувралын амжилтаас шалтгаалж өөр шинэ уран бүтээлчид ч бас өөрсдийн анимашны хийхийг үгүйсэхгүй. За тэгэд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.